За тэгвэл амар өсөлтөн дараагаас асууя. За ингээд та асуудал холбогдсоо. Тийм учраас өөрөө өргөдлөө гэж байгаа. Мөн одоо 67 гишүүн таныг одоо огцруулах гар үсэг зурсан. Тийм учраас энэ асуудал одоо ямар хүрээнд яаж шалгуулах вэ? Өнөөдөр огцруулаа буюу эсвэл өргөдлөө өглөө гэд энэ асуудлыг зогсох ёстой юу? Ямар хэмжээнд шалгуулж одоо нэр төрөө сэргийлэх ёстой юм бэ? За энэ асуудал. За дараагийн асуудал нь юу вэ гэхээр танах ингээд 32 35 ч юм ингээд хоёр бүлэгтэй болцсон байна. Арчаасан нам ингээд 42 хүнтэй ингээд олонх нь буюу одоо ингээд бүлэг байгаа юм. Тэгтэл ингээд засаг төрийн ажил, энэ ард түмний ажил бол үнэхээр хүлээгдэхгүй. Ард иргэд маань тэр тусмаа одоо багш, эмчнэр, за ингээд итгэврийн одоо настай охшид маань авж байгаа цалин дэвтгүүр нь амьдралд нь хүрэхгүй үлмэн зүлмэн амьдарч байна. Зарим нь одоо хоосон онж байна гэж зовлон яриад байж байна. Энэ асуудал олон хонлоо. Энэ дээр шийдэл гарц алгаа. Монгол улсын одоо за амар өсөлтөнд дараагаар үлээ. За би ямар нэгэн асуудлаар холбогдож хуулийн байгууллагаар шалгагдаагүй. Аливаа шатны шүүхийн байгууллагаар гин буруутай гэж тогтоогдоогүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэсэг бүлэг хүмүүсийн хэлж ярьж байгаагаар намайг асуудалд холбож ярьж байгаа гэдгийг эрхэм улсын их хурлын гишүүд эрхээ биш ойлгож байгаа гэж бодож байна. Ер нь Монгол улсын парламентын засаглал, парламентын тогтолцоо нэр төрд бүдүүлгээр халдаж, эргүүлээд гэмт хэрэгтэн мэтээр ялалж, араас нь шүүхийн тогтоол унших гэж явдаг энэ байдлаас бид салах цаг ирсэн гэдгийг бол хэн хөнгөө ойлгох ёстой. Алтан үеийн гишүүн саяхан бас Банги орны хурал дээр хэлж ирсэн. Маш олон жил энэ хонглоор чирүүлж байгаад би гарч ирлээ гэж. Өнөөдөр хүртэл амьд оршин тогтнож байгаа энэ хонглыг устгахын төлөө бид ажиллаж явах ёстой. Би засгийн газрын хэрэглэх газрын дарга болж очсноос хойш өөрөө ч мэдлгүй байж байгаад өчтөчнөө өмч хөрөнгө орд газартай нэр холбогдож эхэлсэн. Би өөрөө мэддэггүй, намайг хүмүүс холбдог.